Улаанбаатарын цагаар даваа гарагийн өглөө буюу те. За мягмар гарагийн орой болсон Грэмигийн 68 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын талаарх тойм мэдээллийг та бүхэнд хүргэе. Тэгэхээр Грэмми ер нь ямархуу болж өнгөрөв? За Грэмми ер нь маш одоо гинтийн онцгой мэдээллүүдээр дүүрэн болж өнгөрсөн байгаа. За тодруулах юм бол за Лос Анжелес хотын Crypto.com аренад бол зохион байгуулагдсан. За энэ жилийн наадмаар нийт 95 төрөл шилдэгүүдэд тодруулсан байна. За шинээр нэмэгдсэн төрлүүд гэвэл шилдэг уламжлалт country цомог, за шилдэг цомгийн хавцас гэсэн хоёр номинац энэ жил анх удаа багтсан байгаа. За тэгээд дээрх 95 төрлөөс үзэгчдийн сонирхлыг хамгийн их татдаг. За гол буюу 9-өөс 12 одоо шагналыг шууд амжилтын үеэр гардуулж, за бусад номинацийн эзэдийг бол үндсэн ёслолын өмнөх premiere ceremony буюу одоо яг урьдчилсан хүлээн авалтын үед бол зарладаг юм уламжлалтай байгаа. За онцлог номинацуудын хувьд бол оны шилдэг цомгоор Bad Bunny шалгарсан. За оны шилдэг бичлэгээр Kendrick Lamar-ын SZA хоёрын Loser дуу шалгарсан байгаа. За оны шилдэг дуу бол Billie Eilish-ийн Wildflower. За шилдэг pop цомог бол Lady Gaga шалгарсан байгаа. Шилдэг rap цомог бол Kendrick Lamar-ын GNX гэсэн одоо цомог шалгараад ер нь бол онцлог номинацуудын хувьд бол ийм байна. За онцлог мөчүүдийн хувьд бол маш олон онцлог мөч байлаа. За тэдгээрээс гэхдээ одоо цөөн тооныхыг дуурлая. За хамгийн ихэнд онцлог мөч бол мэдээж Blackpink хамтлагийн Rosé болон Bruno Mars-ийн хамтран гарсан APT буюу Apathy гэдэг дуу одоо дууны хамтарсан үзүүлбэрийн амьд үзүүлбэр шууд тайзнаас одоо хүрсэн байгаа. За яагаад энийг онцолж байгаа вэ гэхээр одоо K-pop ертөнцийн хувьд бол Grammy гэдэг бол хэдхэн жилийн өмнө маш холын одоо мөрөөдөл байсан. Ялангуяа K-pop уран бүтээлч нэр дэвшин гэдэг бол за яг үзүүлбэр үзүүлэх нь бол яг арай ойрын байсан ч гэсэн нэр дэвшин гэдэг бол одоо маш холын одоо мөрөөдөл байлаа. За тодорхойлбол за тэдний одоо Apathy дуу оны шилдэг бичлэг буюу Record of the Year болон оны шилдэг дуу гэсэн Grammy-гийн хамгийн том төрлүүдэд нэр дэвшсэн байгаа. За Rosé бол Grammy-гийн одоо ингэснээр Grammy-гийн үндсэн тайзан дээр үзүүлбэрээ үзүүлсэн анхны K-pop эмэгтэй уран бүтээлч болж түүхэнд бичигдэж байгаа юм үйл явдалсан байгаа. За тэгэхээр яалтчгүй бол онцлог байгаа. За хэдийгээр тэд шагнал хүртэж чадаагүй ч гэсэн Rosé өөрийн Instagram хуудасаараа дамжуулан за Grammy-г нээх нь миний хувьд мөрөөдөл байсан. Үнэхээр галзуу гайхалтай мөч байлаа гэж сэтгэлээ хаваалцсан ба. За дараагийн онцлог мөч бол мэдээж Kendrick Lamar-ийн рекорд эвдсэн явдал байлаа. За яасан бэ гэхээр тэрээр 25 Grammy-тэй байсан дамагт Jay-Z-г гүйцэж 27 Grammy-гийн шагналтай болсноор түүхэнд хамгийн олон одоо ийм Grammy-гийн шагналыг атгсан рэпер болж түүхэнд бичигдлээ. За тэгээд дурдах юм бол Record of the Year, за Best Rap Album, за Best Rap Performance, за Best Melodic Rap Performance, за Best Rap Song гэдэг яг өөрийн төрөлдөө бол авч болох бүх одоо рэпийн шагналуудаа авсан байна. За дараагийн онцлог мөч бол маш сонирхолтой 78 одоо Grammy хүртсэн явдал байлаа. Одоо хүмүүс сошиал одоо сувгууд дээр яагаад далайлам хүртээ гэж гайхаж байгаа одоо олон постууд харсан. За тэрээр Meditations The Reflections of His Holiness the Dalai Lama нэртэй бүтээлээрээ шилдэг аудио ном, хүүрнэл болон за түүх өгүүлэх бичлэг гэсэн төрөлдөө бол ялагчаар тодорсон байгаа. За хэдийгээр Далай Лама өөрийн биеэр ёслолд хүрэлцэн ирээгүй бөгөөд за шагналыг түүний өмнөөс уг бүтээл дээр хамтран ажилласан хөгжимчин Rufus Wainwright одоо гардаа авсан байгаа. За тэрээр тайзан дээр би мэдээж Далай Лама биш л дээ. Гэхдээ энэ төсөлд оролцож түүний агуу мэрэгэн ухааныг хөгжмөөр дамжуулах хүрэхэд тусалсан минь нэр төрийн хэрэг байлаа хэмээн хошигнож хэлсэн байгаа. За дараагийн буюу хамгийн сүүлд онцлох мөч юу вэ гэхээр K-pop Demon Huntress-ийн одоо амжилтын бохоо үргэлжилсээр байна. За K-pop Demon Huntress-ийн Golden дуугаар дахин одоо шагнал хүрсэн байгаа. За энэ бол барыг тодорхой байсан гэхэд бол хэлцдэггүй. Сая сүүлд Алтан бөмбөрцөгтөр мөн ижил одоо шагнал хүрсэн байгаа. За энэ хүн бүтээл нь Best Song Written for Visual Media төрөлд нь шагнал хүрсэн байгаа. За өмнө нь энэ төрөлд BTS, Blackpink зэрэг том одоо хамтлагууд олоодаа нэр дэвшижсэн ч гэсэн шагнал хүртэж чадаагүй байсан учраас онцгой мөчийн тоонд бол 100-ээр орж байгаа. За үргэлжлүүлээд мэдээж эдгээр шагнал авсан эрхмүүд маань тайзан дээр маш гоё одоо сэтгэл хөдлөм үгсийг хэлдэг байгаа. Эдгээрээс бас 3 уран бүтээлчийн хэлсэн үгийг онцлоё гэж бодож байна. Мэдээж одоо бүх шагнал авсан эзэдийн тайзан дээр хэлсэн үгийг одоо та бүхэнд хүргэмээр байгаа ч гэсэн манай одоо нэвтрүүлгийн цаг тэрхээ бага байна. За тэгэхээр яг одоо бол Bad Bunny, Olivia Dean, Pharrell Williams зэрэг одоо уран бүтээлчдийн сэтгэл хөдлөм хэлсэн үгийг бид одоо сонгоо авсан байгаа. За Bad Bunny-гийн хувьд бол оны шилдэг цомог шагналыг одоо өөрийнхөө одоо испани хэл дээр гаргасан цомгоороо хүртэж энэ төрөлд яасан анхны одоо англи хэл дээрх бус
уран бүтээлч болсон байгаа. За түүний хувьд тайзан дээрх үгээ Ice Out буюу цагаачлалын албатай холбоотой явдлыг эсэргүүцэж байгаа байр суурь илэрхийлсэнд бол танхим тэр аяраа алга ташин дэмсэн байгаа. Ингээд Bad Bunny-гийн хэлсэн үгийг яг одоо хүлээн авч үзье. We're not savage, we're not animals, we're not. Бид зэрлэгүүд биш. Бид амьтад биш. Бид харь гаргийнхан биш. Бид бол хүмүүс. Бид бол Америкчууд. Өнөө цагт үзэн ядалтаас хол байна гэдэг хэцүү гэдгийг би мэднэ. Үзэн ядалт нь өөр нэг үзэн ядалтаар тижээгдэх улам хүчтэй болдог гэхүүдээ. Үзэн ядалтаас илүү хүчтэй ганцхан зүйл бол хайр. Тиймээс гоё, бид өөр байх хэрэгтэй. Хэрэг бид тэмцэх бол хайраар тэмцэх ёстой. Бид тэднийг үзэн ядахгүй. Бид өөрсдийн ард түмнээ хайрладаг. Бид гэр бүлээ хайрладаг. Бүхнийг шийдэх арга зам бол ердөөл хайр юм. Үнийг битгий мартаарай. Баярлалаа. Thank you God. And thank you to the Academy. I never really imagined that I would be up here. Би энд зогсож байна гэдэгтээ итгэж чадахгүй байна. Би бүр нэр дэвшинч гэж бодож байгаагүй. Уран бүтээлч хүн өөрийн гэсэн баггүй бол хинч биш. Эмили, миний сайн найз, менежер чамдаа маш их баярлалаа. Бид 10 жилийн турш хамтдаа байна. Энэ шагнал чинийх шүү. Мэдээж гэр бүлийнхэндээ баярлалаа. Би энд цагаач хүний зээ охин гэдгээрээ зогсож байна. Би бол эр зөргийн бүтээгдэхүүн бөгөөд тэр хүмүүс үргэлж алдаршуулагдах ёстой гэж би боддог. Тэдний хийсэн бүхэн гаргасан бүх золиос намайг өнөөдөр энэ тайзан дээр зогсох боломжийг олгосон. Бид бие биегүүгээр хинч биш, маш их баярлалаа. We're nothing without each other. Thank you so much. I love you. Thank you so much. Bye. It's always awkward for me to Мэдээж Актемийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлэх нь зүйтэй. Өөрийгөө энэ ажлыг хийх хувь тохиолсонд маш хацтай дооцдог. Би энэ ажлыг хайрлахад хизээж зогсоохгүй. Суралцагч байхаж хизээж зогсоохгүй. Энд байгаа бүх хүмүүс тандаж хэлэхэд хизээж бүү зогс. Хизээж ажиллахаа битгий зогсоо. Ажиллахаас өөр юу ч битгий хий. Зүгээр л хөдөлмөрлөл. Би одоо 52 настай ч өдөр бүр үүнийгээ хийсээр байна. Би хийж байгаа зүйлдээ хайртай. Хэрв та өдөр бүр дуртай зүйлээ хийдэг бол та үн төлбөргүйгээр цалинжиж байна гэсэн үг. And congratulations to all the awards. За Bad Bunny-гийн араас гарсан Olivia Dean-ийн хувьд бол Британий дуучин ая зохиогч байгаа. За тэрээр 2026 оны Grammy шагнал гардуулах ёслолоос шилдэг шинэ артист шагналыг хүртсэн байгаа. Тэгэхээр сая өөрийнх нь ярианд дурсанчлаа 10 жилийн турш одоо менежертэйгээ хамтран зүтгэлээ энэ бүхний эцэст энэхүү хүчил зүтгэлийн менежийн шагналыг одоо өглөө гэд маш сэтгэл хөдлөн мөгийг одоо нулимс урсган хэлсэн. За дараагийн одоо буюу сүүлд гаргасан одоо сэтгэлээ хэлсэн хүн бол мэдээж домогт продюсер, дуучин, загвар зохион бүтээч Pharrell Williams байгаа. За түүний хувьд бол хөгжмийн ертөнцид оруулсан хувь нэмрээ үнэлүүлж за Dr. Dre Global Impact Award-ыг хүртсэн байгаа. Тэгээ түүний хэлсэн үгээс бол одоо хүн яг хийж байгаа зүйлдээ дурлах нь маш чухал, үүнийг хайрладаг байх нь чухал. За тэгээ зогсолтгүй хөдөлмөрлөх нь маш чухлаа гэдэг ийм санааг бол хэлж ийсэн. За тэгээд ер нь бол Grammy-гийн сонин сайхны хувьд бол иймэрхүү байна. Маш гайхалтай. Тэгээд